би бодож байна л да. Дайсанд бууж өгсөл бол эх орноос урвсан гэдэг нэр зүөх биш. Дагшин сайхан байгадан сүйтгэж гисэн эх орноос урвахаас юуны ялгаа байна? Хошмод ойлж байна. Аврал гойж байна. Яг би одоо шархадсан хошмодны дэргэд ирээд байна. Дэлхийн бүх хошмодны 1.8% нь миний Монголд байна. Эдгээр уудан нутагтай чиглэлээ 7.9% нь оймод эзэлдэг. Энэний 5% нь хошмод байдаг. Тийм нандин эрхэм зүйл өнөөдөр шуналтнуудын гарт шархтаж байна. Өгөр шунлын мөн өнөөдөр унган бай Монгол орны маань нүдэж байна. Хүн баяжих гэж ижигээ нүдэж аавынхаа зоддгоо үстэй. Яг өнөөдөр холцсон халзарч унаагүй нэг ч мод үлдсэнгүй. Энэ мянган хошийг мунаар нүдэж чичрүүлээд үр шимийг аваад хэлийн чандад шунлын сэтгэлээр наймаалж. Энэ олз биш. Энэ бол нүгэл. Хүүхдээ өмөлцөдөл эргэж хараад хорогддог биш үү? Гэт унган байглаа. Уул усаа моддон шархлуулчаад ямар сэтгэлээр үр жимсийн хэлийн чандад наймаалж баяжих сэтгэлээр явдаг байна. Нүгэл гэдэг юу гэсэн үг юм бэ? Нүгэл гэдэг бол ертөнцийн юмд сэвдэг сэтгэлээр хандахыг л нүгэл гэдэг байна. Тэгвэл унган байглан эвдэн сүйтгэхийг уул сан ширгээхийг моддон уйлуулахыг нүгэл гэж хэлж болно биз дээ. Уг нь хошмод гэдэг чинь цаг нь болохоор өөрөө өглөгөө өгдөг буянтай шүү дээ. Тэр бум мод үндэсний хөдөлгөөн байгалаа бүтээн